Хөрөнгө оруулалтын банкнд 80 цаг ажиллана гэдэг бол wow тий what a life. 12 цаг хүртэл ажиллана нормал үзэгдэл ингээд Тий. болтлоо их ажилдаг гэсэн үг юм уу? Тэр артикл дээр нийтлэл дээр юу гэж ярьсан бэ гэхээр энэ охин болохоор эрүүл мэндийн нэг тийм шалтгаантай байсан юм шиг байгаа. Эмнэлэг нь болохоор тухайн хүнийг оройдоо 9 цаг бол унтах хэрэгтэй гэсэн тийм зөвлөгөө өгсөн юм шиг байгаа. Тэгээд манай хүн болохоор тухайн компанийнхаа хүний нөөц болон өөрийнхөө багт болохоор энэ шалтгаанаа уламжлаад би 12 цаг хүртэл ажиллана. Одоо өөрийн 12 цаг хүртэл те шөнийн 12 цаг хүртэл бол би ажиллаад тэгтээ шөнийн 12-оос дараачийн өглөөний 9 цаг хүртэл те энэ 9 цагт бол намайг одоо 50 орхиоч би 9 цагийнхаа одоо нойрыг бол авах хэрэгтэй гэсэн чинь зөвшөөрсөн байгаа. Уг нь даанч хэд хоногийн дараа манай халагдсан байсан. Тэгвэл та яг хэрэг унтдаг байсан те дэлхийн хөрөнгө оруулалтын банкнд томоохон банкнд ажилладаг байсан тий. Ер нь бол хөрөнгө оруулалтын банкнд ажиллаж байгаа хүмүүс дунджаар 100 цаг ажиллаж байгаа. Тэгэхээр 7 хоног дунджаар